Манай монголчууд толиноос бас самнаас ихэд цээрэлдэг шүү дээ. Тийм учраас хэн нэг хүний эдэж хэрэглэж байсан эдгээр зүйлсийг авахгүй хичээдэг. Харин аягыг бол үгүй. Аягыг манай монголчууд дээшээ харсан сав байн өсөн үржихийн бэлэгдэл шингэсэн эд хэмээн ихэд дээдэлдэг. Гэтэл үлзий буян байнга тосч байдаг ариун сав хэмээгддэг аяганд хар муу энерги шингэж үлдээд хавцсан ойрцсон болгондоо гай болох тохиолдолч бас байдаг байна. Ардын хувьсгал Мандан Бадрахаас 20-од жилийн өмнө амьдарч байсан түүхэнд нэр нь үлдсэн гүн угсаатай нэгэн хүний гараасаа салгахгүй хэрэгэлдэг байсан дөрвөн хүчтэнтэй Ёроолдо Эрдэнийн чулуун шигтгэхтэй Манжин хааны ордны инжаан гараа гаргаж хийсэн нэгэн мөнгөн аягны тухай тун таагүй яриа гарсан байна. Тэрхүү аяг уг нь гүнгийн өр удамд үе залгамжлан дамжиж явсан боловч хэдэн жилийн өмнө манай нэгэн бэлдээ бизнесмени гар дээр иржээ. Тэрхүү бизнесмен 20-од жил газрын хэвлийг сэндэлж алт жонш нүүрс ухаад дундаршгүй хөрөнгөтэй болсон нэгэн аж. Тэрбээр хуучны ноёд тайж ван гүнгүүдийн эдэж хэрэглэж байсан эд зүйлд мөнгө нилээд сасдаг. Ер нь хуучин цагийн язгууртнуудын хэм маягаар амьдрахыг хичээдэг хүн юм санаж. Тиймдээч хүн амтнаас асууж сургалсаар байгаад дээрх мөнгөн аягны эзэн дээр хүрээд ирсэн байна. Язгуур өгсөө өндөр эцэг өвгдөөс үе дамжуулан авсан болохоор аягны эзэн эхлээд бизнесмэнд нүүр өгсөнгүй. Тэгээд ч тэрхүү аяг нь нэлээд учиртай айд байсан болохоор би зарахгүй хэмээн хэдэн сарын турш гэдийсэн байна. Гэтэл бизнесмен өдөр шөнөгүй шалаад санаанд багтахгүй өндөр үн хилэн гуйсаар байгаад өөрийн болгож дөнгөсөн байна. Түүнд аягаа өгөхдөө эзэн нь та наадтай хоолцоо идэж ууж болохгүй шүү. Харин арх хийгээд ууж болно. Арх л хүчийг нь дардаг юм. Тэрнээс биш наад чинь хүний амьд ч хурж мэдхийг хүчтэй аяг шүү гэж хэлээд өгсөн юм санаж. Гэвч шин цагийн нудраган баян энэ үгийг авч хэлэлцсэнгүй. Тиймээс тэр оройноос эхлээд л нөгөө аяганд хоол цайгаа хийлхэн ихэд омог бардам мэдэж ууж суудаг болжээ. Гэтэл ердөө нэгэн сарын дараачаас биеийн нэрс муудан турж ицээд ямар өвчин туссан мэдэгдэхгүй шаналж эхэлсэн байна. Аль л сайн гэсэн эмчит хандаж бүр Сингапур, Солонгос, Японы нэртэй эмнэлгүүдэд очиж шинжилгээ онцлогоо хийлгэсэн боловч аль нь ч яг таг онош хэлж чадсангүй. Янз бүрийн онош таамаг маягаар тавьсаар байтал нөгөө бизнесмен бүр өөхөх шинжтэй болчихжээ. Орноосоо өндийч чадхаа болон өвчнөд зарлуулж хэвдэх үед нэг удаа ээж нь мөнгөн аяганд ус хийгээд хонуулаад маргааш өглөө нуугаад байхаар хүний бие сайжирдаг гин ээж нь хүүдээ хэд хоног тийм ус өгдөг юм уу гэж хэлжээ. Энэ үгийг сонсоод бизнесмен нэр сэртэсгийсэн байна. Тэрбээр нөгөө ховор аягны эзэн та энэ аяганд хоол цай хийгээд идэж ууж болохгүй шүү гэж байсныг гинэт санан нөгөө хүнтэй холбоо тогтоогоод өгөөч гэж эхнэрээсээ хүссэн аж. Эхнэр ч гуйсан ёсоор нь аягны эзэнтэй холбоо барьж нөхрийнхөө тухай хэлтэл тэр даруй гэрт нь хүрээд иржээ. Тэгээд тэр аягны тухай бүхнийг хэлсэн байна. Гүн угсаат язгууртан үхэн үхтлээ хайртай аягнаасаа салалгүй хоолцоо идэж ууж байсан агаад хамаг муу энерги нь аяганд шингэснэ нийлд тэдний ураг төрлийн 2-3 ч хүн мөнөөх аягыг хэрэглэж байгаад нас барсан юм санаж. Аягыг өмчилж байсан хүмүүс ар араасаа өгсний дараа ах дүүсэн сэжиглэн ламд үзүүлэхэд аягаа устгах гэсэн зөвлөгөө өгчээ. Үе дамжсан ховор зүйлээ устгаж чадахгүй аргалж чаргалж өгөөч гэж гуйсны дагуу лам ном гүрэм тавьж өгөөд би цэрийг нь баг сагал гаргалаа архинаас өөр юм битгий хийгээрэй гэж захисан байж. Энэ тухай нэгэнгүй сонссон бизнесмен ирж яарвчлан балбыг зорж нэлээд хэдэн жилийн өмнөөс багшаа бололцсон нэг ламдаа хандан аврал хүсснээр арай гэж ам хэлтэрсэн байна. Тэрбээр өхөл дагуулагч аягыг буцааж эзэнт нь өгөөгүй бөгөөд хааш нь хийснийг бүү мэд ямар ч байсан аяг ор сурггүй алга болжээ. Горолмаа дүгэр хоёр чухмал анхны харцаар дурлалсан амьдралаа холбосон хос юм. Нийслэлийн унхан эргээд агаад 32-ын гих тойрогт амьдардаг байсан тул ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийг төгссөн гэдэг билээ. Дунд ангид байхдаа би биенээ нэг их анзаарч байгаагүй бөгөөд 9 дугаар ангид сурч байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгийн үеэр гинэт харс мөргөлдөн ёстой л анхны харцаар би биедээ унаж туслаа ухаан алтлаа дуурлаж орхижээ. Тэр мөчөөс эхлээд л өглөө бүр хичээлдээ ирэх нь аль алинд нь баяр баясгалан болсон гэхэд хэлсдэхгүй. Бараг л би биенээ харахын тулд сургуультай явдаг мэт сэтгэлдэлж төрөх болжээ. Тэр хоёр ихэндээ зөвхөн би биенээ хараад л өнгөрцгөөдөг байжээ. 80-аад оны ихэнх үеийн хүүхдүүд учраас арай дигтэй байсан нь мэдээж. Юуны тухайд хөрлөхгүй уулзаж байран унтаж хэвтнэ гэж байхгүй л дээ. Намраас өвлийг аваад хавар болтол би рүүгээ хулгайн харц шидэж явсан гэдэг юм. Тэгж байтал тэр жилээ сургуулийг нь өргөдгөх болж газар шорооны ажил өрнөжээ. Барилгыг мэдээж барилгынхан баригч суурийн тэрийг нь сурагчдын хүчээр амжуулдаг байсныг тэр үеийнхэн мэднэ л дээ. Ёстой л цэвэр азар гэдэг юм уу тэдний хоёр анги нэг дор ажиллах болсон байна. Ингээд ижилдэн дасах их хувь тохиол өөрийн ирэхгүй хүрээд ирэхгүй юу? Жохом яаж танилцсанаа сайн ухаардаггүй ч ямар ч байсан усан үхний шороог шуудаагаар дамжиж явснаа сандаг юм байна. Тэгэн тэгсээр дотносжээ.
Дүгнийх 32-ын тойргийн барыг эцэст хорломоогийн 9-р дэлгүүрийн орчин байдгаас өмнө нэг их таарлаж байгаагүй бололтой. Бас нэг төөрөлдүүлсэн зүйл нь хорломоо 7 дугаар анги хүртлийн одоогийн 3 дугаар сургуульд суралцж байгаад тэрхүү 16 дугаар сургуульд шилжин очсон юм байх. Тиймэрхүү явдал тэр цагт бишгүй байсан нь мэдээж. Тэр мөчөөс эхлэн Дүгүр хорломоо гэрт нь байнга хөргөж өгдөг болжээ. Эхэндээ ч юуных нь хайр майр байхав. Дэвэн дэлхийн хамаг ямыг л хамж шимэн хичээл номоо ярьцгаадаг байж. 9-р анги ингэж төгсчхөөд амралтаараа тус тусын мөрийг хөөн оджээ. Тэгээд ч хорломоогийн Төв аймгийн ойролцоохон ойр зургийн малтай ахын дүүсдэрээ очиж тусдаг боломжлолтой байж. Ингээд бисээ өгтөл сансан амьтад 8 дугаар сарын 25-нд хичээл эхлэх өдөр бүртгүүлэхээр очихын далимд уулзсан байна. Энэ мөчөөс бүр салхаа байсан бөгөөд 10 дугаар ангиа төгсдөл хөтлөлцөнгүйгээд сургуулаа төгсөнгөт нэг гэрт орчихжээ. Дүгүр бол байдаг л нэг дүнсгэр бор хөвгүүн байв. Харин хорломоо бол бие хаа царай зүс өмссөн зүснэрээ үеийнхэн дотроо толгой зөгтөг охин байсныг хэлэх хэрэгтэй болов. Юу сайхан үнэн сайхан гэдэг байхаа. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд хорломоо Улаанбаатарын дээд сургуульд илсэн бол Дүгүр Дархны политехникум гэдэгт орсон гэдэг билээ. Сурлагаараа хинэн илүү гэдгийг ч илүү зөвлөлд харуулна буй заа. Мөн л хоёр тустай амьдрах болж бийсээ санах зовлон гэдэлцгээжээ. Тэр нь тийм ч удаан үргэлжилсэнгүй. Дүгүр 2 жил суралцаад төгсжээ. Гидрогеологийн мэргэжилтэд болсон учраас нийслэлийн усны газарт ажиллаж, арай төрүүлж юмд хүрсэн ч хавраас намрыг хөдөө өнгөрөөдөг ажилтай болсон байна. Ерөнхийдөө хээрээр гэр хицээр дэр хийдэг болсон гэсэн үг юм. Геологчдтай адилхан ажил юм уу да. Төдөлгүй хорломоо сургуулаа төгсөн айл гэрийн амьдрал цэцэглэж эхэлсэн ажээ. Анхны өрн мэндэлж айл гэрийн өнгө үзэмж өдрөөс өдөрт дээшилж байлаа. Гэхдээ тэр нь хэмжээтэй байсан юм санаж. Дээд боловсролтой бие царайдагч хорломоо залуу хүн болохоор бусдын анхаарлын төвд байлгүй яах вэ? Тэгээд ч сурлага сайтай байсны хотын төвийн сургуульд багшлах босноо ч нөлөөлжээ. Хэдий социализмын үеч үеийнхэнтэйгээ өрсөлдөн гоёж олсон хэдий толгой мэдэн зарах босноо залуу хосыг үе ам мөрийнхөд хүргэдэг болжээ. Хорломоо мэдээж нөхрөөс илүү цалин авах тул тэгээд шивмийн мар төлхөө учраас нөхрөө бодвол эрх мэдэлч илүүрхэх болжээ. Энэ байдал нь яван явсаар тэдний амьдрал дан цав үүсгэх болсон гэхэд хэлсдэхгүй. Тэгээд ч өрн цагийг хээр өнгөрөөдөг ажилтай Дүгүр хорломоод амьдралын баяр баясгалан бэлгэлэхээсээ илүү тэр болохдоо төгтөг байжээ. Жилийн 365 хоногийн баггүй гэрээс гадуур өнгөрөөдөг нөхөртэй залуу бүсгүйд амар байгаагүй ч мэдээж. Цэл залуу бүсгүйд биологийн хэрэгцээч гэж байх. Мэдлэг боловсрол өнгө зүс ойролцоо нэг төвчний залуусч түүнийг эргүүлэх болжээ. Тэгээд ч анхныхаар ихэвчлэн сохор байдаг юм чинь. Дүгүр нэг л биш хээрийн хүн шахуу бодогдох болжээ. Тэгээд ч хөндийч эхэлсэн байна. Хүүгээ аавындаа аваачиж орхисоор бүр тэнд нь тасчихжээ. Ингээд өөрийн ирэхээр жаргаж эхэлснийг хэлэхүү тэгэн тэгсээр тэр үеийн Орос хэлний багшийн дээд сургуульд үүргэсэн өөрөөсөө хид ах боломжийн хүн болох сайхна гэдэг гэртээ дотносжээ. Мэргэжил нэг мэдлэг ойролцоо цалин боломжийн цэвэрхэн хотын гэр Дүгүрийн хажууд ханхуул гэсэн үг бүлгөө. Ингээд түүнтэй ханилаад яваад өгчээ. Амьдарч асан хашаа байшингаа хаяад хотын хороолын шилэн байшинд амьдрах босноо ч нэг талаас амьдралыг нь сонирхолтой болгоо бизээ. Хүүг нь хог дээр хайсан шалц мэт орхисонд хатан ээж игч хоёр нь хорломоод нилээд хорсолтой байсан нь зүйн хэрэг. Ялангуяа Дүгүрийн игч Дүгүрмаа гэх эмэгтэй хортойч шартайч нэгэн байсныг хэн мэдэх билээ. Ганцаар хоцорсон хүү нь уйдгар гүнгийн мананд автан үе балахчихдагч болжээ. Ер нь Дүгүрт уух магадлалч өндөр байж. Усны хайгуулынхан хавраас намар хүртэл дэвэн дэлхийгээр тэнэж явахдаа яаж л зүгээр байх билээ. Онгож ганцхан ирчүүдийн ганц чаддаг юм нь цалингаа аваад зад наргих явдал аж ахуй. Цагтаа цалгиж цалингаа аваад наргиж явлаа гэдэг үг тэр үеэс ихтэй хэлэх хэрэгтэй. Үндсэндээ Дүгүр ажилтай нэртэй архичин болох зам руугаа шууд орсон гэж болно. Хорломоогийн амьдрал харин бүр өгсөн дэвчиж байсныг хэлэх хэрэгтэй. Амьдралаа өөрчлөх шийдвэр гаргасан нь буруутдаггүй юм бол бусдаар өөгүй бүсгүй билээ. Ааш занч тийм муугүй нэгэн бүлгөө. Энэ байдалд хатан ээж игч хоёр нь улам хорсох болжээ. Ингээд эмэгтэй хүний төрөлхийн өсөлт санаагаар хорломоог яаж дөнгөх вэ гэдэг бодол тэднээс салхаа байжээ. Ялангуяа Дүгүрмаа игч нь бурхнаас заяасан гэмээр атгах юм аажээ. Ер бусын арга зал сүлэмтгий хорон мөг бодож олонтгойгоороо бусдыг дагуулхааргүй юм байсныг хойно болсон явдалд гэрчлэх хажгуу. Тэр тунчиг гайхалтай тактик боловсруулснаа ээждээ хэлсэн байна. Зүгээр нэг ярилцах замаар хорломоотой уулзаад хор атгуулахыг санал болгожээ. Хор шингээсэн бэлгийг хэрхэн бэлтгээч мартсангүй. Баян хушууны хараалч авгаад бараалгачээ. Цаадхан тэр талын юмар тэр хүнтэй мэрэгчсэн нэг ёсны хар талын хар нэрийг бүхийн нөхөр байжээ. За нэгэнд тэгж шийдсэн бол шил арх гар нүрийн гоёмсог алчуур олж ир хайчхааргүй хадгалаад байхыг тусмаа сайн гэжээ. Хэлсэн болоо нэг нь биелүүлээд очижээ. Үнэхээр тансаг хар хөхөнгийн угаалгын алчуур нэгийг олсонд нь хараалж авгаа шившлэг шингээгээд хар усаар даруулах хийж өгчээ. Тэрхүү алчуур аваад хорломоогийнхнийг яаж хийж байгаад олж очсон байдаг юм.
Хадмуудаа ирэхэд хорломоо баг зэрэг барьцаалсан ч гим хийсэн биш гээд дуу шуудайхан шиг хоол унттай угтжээ. Энэ тэрийг ярьцгаагаад загнаж аашлалгүй суужээ. Та хоёрын саж суухыг бид заах биш. Одоо яая гэхв? Хүүхдийг нь хаяа уулзууч байна биз. Суучч болдог, салжч болдог хорвоог яалтай билээ. Цаашдын амьдралдаа хин хинэн алдчихгүй явбал барав. Та хоёрыг ямар нийлүүлж нэгтгэхэд гагнчихсан биш. Олигтой бэлэг сэлтгүй ирлээ. Ингээд өнөө алчуураа өгчээ. Хорлмоо алчуурыг аваад ямар ч харгүйгээр угаалгынхаа өрөөний хананд өлгчихсэн байна. Хэдэн сарын дараагаас хорлмоод үл танигдах өвчин тусчээ. Имлэгээр явж бүр цөхөрсөн байна. Оншин тодорч өгөхгүй өвчин нь хүндрээд байж. Тэр цагийн бүх эмнэлгийн шат шаталбараар яваад дуусгасан гэхэд болно л доо. Ерөнхий өвчний шинж илэрхээс биш яг чухам юу нь яасныг яг таг тогтоочхож болохгүй байж л дээ. Хүн аргаа барахаараа элдвийг гэрэлхийлдэг нь ёс юм хойно янз бүрийг сэтлгүй яахав. Тэгээд ч хорлмоогийн ээж нь юм үзэж нүд тайсан ухаалаг хүн тул харын арга хайлахаар таньдаг хүн дээрээ дагуулж очсон байна. Нөгөө хүн нь үзээд хождолгүй ирсэн нь яамаа. Цаг алдсан бол бүр хэцүүдэх байжээ. Их ойрхоноос хадам талаас чинь хараалтай бэлэг иржээ. Хар хөхс эвсгэр ид байна. Олж ир. Ингээд явуулсан байна. Алчуураа аваад очсныг нь мөн аргаар устгаад хорлмоогийн биеэс хараалыг гаргаж хариулах арга авч өгснөөр нэг л өдөр өвчнөөсөө салчихсан гэдэг юм. Оншийг нь тогтоож чадахгүй байсан эмч нар ч гайхсан гэдэг билээ. Хорлмоо өдгөө хоёр сайхан хүүхэдтэй аз жаргалтай айлын нас тогтсон сайхан эзэгтэй явна. Баг багаар архинд толгоогоо мэдүүлж агсан дүгүр нэгэнт өнгөрсөн хүн болжээ. Баг хангайдах архины албатан эмчилгээнд хэд яваад сэхэл аваагүй гэдэг юм билээ. Өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр гэдэг үг буй. Хүнд муу юм хийсэн хүн өөдөлдөггүй ч гэдэг. Хорлмоод хийлгсэн хараал хүүдээр нь буусан чинь билүү хэн мэдлээ. Өнөөгийн энэ их харигталт ч нөлөөсөн буй зэ. Хорлмоо хэрв аргалуулаагүй бол ийм бодол нэгэнтээ төрснийг нуух юм.